Баярлалаа үзэгчдээ COP17 та бүхэн шууд хүрч байна. Тэгэхээр бид дараагийн зочдтой бас студидтэй урьсан байна. BIB Discovery компани ерөнхий захирал Болор байгаал. За BIB Discovery компани дэд захирал Адиасрнэр хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Тэгэхээр юун түрүүнд бас та бүхнээс яг танаа BIB Discovery компани чинь яг ямар чиглэлд үйл ажиллагаа явуулдаг талаарх мэдээлэл авъя. За манай Адиасрнэр захирал. За манай компани бол одоо COP17-д сэргээгт эрчим хүчний чиглэлээр одоо оролцож байгаа. Ер нь бол одоо Монгол улсад COP17 зохиогдож байгаа гэдэг бол дэлхийн хэмжээний маш том одоо арга хэмжээ болж байна гэж харж байна. Тэгээд мэдээж зүйлжилт одоо газрын дороотл уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг одоо нэг улс орн дангаараа шийдэх боломжгүй учраас одоо олон улсын хамтын ажиллагаа бодит шийдэл одоо бидэрт хэрэгтэй болоод байна л та. Тэгэхээр манай компанийн хувьд бол сэргээгдэх эрчим хүч одоо ногоон байгууламж дэд бүтцийн асуудлаар маш олон одоо төслийг одоо танилцуулж байгаа. Тэгээд ер нь өнөөдрөөс эхлээд бас ийм цуврал хилцүүлэг илтгэлүүдийг ер нь бид хэд одоо ингээд тавиад эхэлж байгаа. Тэгэхээр одоо яг бид бүхний одоо бодит жишээ бол COP17-гийн бүтээн байгуулалтын дээр одоо Blue Zone дээр баригдсан ухаалаг ариун цэврийн байгууламж байна. Энэ маань өөрөө яг нөгөө сэргээгдэх эрчим хүчээр одоо сэргээгдэх эрчим хүчийг өөрөө үйлдвэрлэдэг шилэн фасадаар барьсан ийм ариун цэврийн байгууламж. Тэгэхээр тус байгууламж маань өөрөө нийт эрчим хүчнийхаа 30 гаруй хувийг өөр дээрээс ингэж цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлэж энэ байгууламжаа хангаж ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ чиглэлээр л бид бүхэн одоо маш олон төслүүдийг танилцуулж байгаа. Тэгэхээр бас ирсэн зочид гişэд танаа яг энэ технологиудыг хэрэг сонирхож байна. Та бүхэн бас яг хаана байрлаж яг мэдээлэл өгч байгаа юм. Ер нь бол манай одоо байрлаж байгаа байгууламж одоо хүмүүс бол павильон хааныг асууад одоо энэ ч баригдсан байгаа хоёр ариун цэврийн байгууламж байгаа. Тэгээд хүмүүст бол энэ маш том инновацлог одоо инженерийн маш том юм шийдэл байгаа. Энэ өөрөө одоо нийгэмд байгальдаа маш илүү ээлтэй тий. Одоо цаашлаад манай одоо төслүүд бол сэргээгт эрчим хүчээр одоо ингээд бүр асуудлаа шийдсэн сургууль, цахилгаан машин одоо цэнэглэх цахилгаан станц, ажуулдрын парк, цаашлаад одоо сэргээгт эрчим хүчээр ингээд бүтэн байгууламжаа хангах одоо боломжтой орон сууц, хаус, хороол гэдэг маш олон төслүүд байна. Тэгэхээр хүмүүст бол ингээд танилцуулаад илтгэлүүд төр бол маш сонирхолтой санагдаж байна. Хүмүүст бол маш дэвшилтэт технологи олон төрлийн ер нь бүтээгдэхүүнүүд рүү хөрвж ийн гэж ойлгож болохоор байна тий. Тэгэхээр та бүхэн ер нь цаашдаа яг ямар зорилттой ажиллаж байна яг компанийн ирээдүйн зорилгын талаар баслаа. За манай компанийн хувьд бол бид нар яг нэг үгүй хэлэхэд аялал жуулчлалын одоо ягаад өнөөдөр ингээд нойлын ариун цэврийн байгууламжаас эхэлсэн бэ гэдэг хүмүүсээс айгүйх асуулт асууж байна. Тэгэхээр бид өөрсдөө аялал жуулчлалын салбарт тэгээ хэвлэл мэдээллийн салбартаас ажилладаг байсан компани 15 жилийн одоо түүхтэй. Тэгээд энэ компани маань өөрөө аялал жуулчлалын салбарт ажиллаад явж байхад Монгол улсад ганц тулгамдаад байгаа асуудал бол угаасаа ариун цэврийн байгууламж байсаар л ирсэн тийм ээ. Тэгэхээр энийг бол бид нар COP17 хурал зохион байгуулагдах мэдээ авсан цагаас эхлээд ажлын албар бас аль биесээр холбогдоод энэ саналаа удаа дараа тавьж тэгээ манай энэ ажлын албаныхан бас их сайхан хүлээж авч бидэртээ одоо өнөөдрийн үр дүн хамтдаа бид нар бүтээлцлээ. Тэгээд уг салбарын яамдууд маань бидний алсын харааг одоо маш сайн ойлгож одоо дэмжиж байна. За бидэрт бол одоо давуу тал юу байна вэ гэхээр энэ технологиг бид нар оюуны өмчийн эрхтэйгээр яг патент эзэмшигчнээс шууд одоо импортлж байгаа. Дунд нь ямар нэгэн байдлаар одоо дунд ченж гэдэг юм уу те ямар нэгэн одоо ашиг илүү өндөр ашиг ч юм уу хийх бидэрт аль сонирхол байхгүй. Одоо аль болох Монгол улс орондоо 21 аймагтаа ариун цэврийн байгууламжуудыг энэ мэтчлэн одоо шийдэх алсын хараатаагаар одоо хүний амьдралын хамгийн анхдагч хэрэгцээ тийм ээ. Хамгийн аз жаргалтай болгож одоо амраадаг одоо байгууламжаас эхэлж байгаагаа бид нар бас их бэлэгшээж байна. Тэгээ энэ нь өөрөө цаашдаа сая одоо манай Адиасрын захирлын хэлсэнчлэн зочид буудал, ресторан, аж үйлдвэрийн парк, ногоон машин цэнэглэх оф-грид, цэвэр 100% ногоон эрчим хүчний цахилгаан станц тий. За бүр цаашлаад энэ хотын одоо Хүннүү хот, Сэлб 20 минутын хотын одоо дэд бүтцүүдийг бүгдийг одоо энэ сэргээгт эрчим хүчээр шийдэх одоо барилгын фасад тий. Хороол хотгоноор нь ингээд шийдэх одоо бүх төрлийн одоо шийдлүүд биднэрт байна. Тэгээд энэ маань өөрөө бас бүгд найрамд хятад ард улсад 3-4 мянган ширхэг одоо ийм барилга байгууламжууд 2016-17 оноос эхлээд ингээд доктортой үйл ажиллагаа явуулаад улсын төсвийн одоо хяналтуудыг хийгээд тий ингээд одоо хувьсах зардал, урсах зардлуудыг ингээд хэмнэсэн сайн жишгүүдийг бид нар одоо цаг алдахгүйгээр эрдэмтдийнхээ одоо зөвлөлтөөгөө хамтдаа Монгол улсад шууд нутагшуулж байгаа гэдэг нь бол маш том одоо бидэрт боломжийг олгож байна л да. Цаг хугацаа хэмнэж байна. Тийм байна. Тэгээд аялал жуулчлалын салбарт бас маш
том дэм болохоор сонсогдож байна л да. Тэгэхээр та бүхэнд бас одоо юу гэдэг одоо яг энэ COP17 дээр зарлагдж байгаа яг энэ шинээр одоо хурдлаанаас гарч байгаа шийдвэрүүд ч юм уу те та бүхний бас бизнестэй хэрхэн уялдаж чинь тэр тал дээр мэдээлэл байгаа юу? Байлгүй яах вэ? За өнөөдөр өглөө өчигдөр орой бас нэг шинэ мэдээ те. За өнөөдөр өглөө бол ерөнхий сайд маань бас цан зөглөө. За энэ хоёрын талаар би жоохон одоо манай технологитой одоо хэрхэн уусаж одоо нэг зөвхт алсын хараа харагдаж байна вэ гэдэг талаас нь тайлбарлаж өгвөл за өчигдөр оройны байдлаар бидэрт шинэ мэдээ ирлээ. За Хятадын одоо нүүбээс нэгдсэн үндэсний байгууллагын Хятадын одоо энэ төлөөллийн байгууллагаас одоо яг COP17 дээр Монгол улсад бас ажиллаад ирсэн одоо төлөөлөгчтэй одоо бид өнөөдөр үдээс 2-3 цагаас уулзах гэж байна. За энэ өчигдөр орой юу болсон бэ гэхээр хотын захирагч Прүв Давг дарахтай одоо энэ байгууллагын төлөөлөгч уулзсан байна. Одоо Хятад эмэгтэй одоо ирсэн байна. Тэгэхээр тэр эмэгтэй бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын буцалтгүй тусламжаар яг энэ BIPV кадми тэлрүүд гэдэг одоо энэ Хятадд одоо энэ бүүн болж байгаа барилгын материал ахгүй. Тэгэхээр энэ барилгын материалаар хөрөнгө оруулалт хийж одоо буцалтгүй тусламж одоо гарсангуяа гэдэг одоо ийм санаачлагыг одоо тавьсан юм байна. За тэгсэн чинь манай хотын захиргаанаас энэ технологич бүр ингээд манай Монгол улсад ингээд ороод ирсэн ингээд төлөөлөгч нь энэ ингээд нойлын байгууламж барьсан гэдэг. Тэгээ бүгдээрээ аягүй сайхан одоо хүлээж аваад энэ чинь тэгвэл одоо шинэ технологи биш Монголд бол одоо бүр ингээд нутагшсан технологи юм байна гэд. За одоо ингээд өнөөдрөөс эхлээд бид нар одоо нөгөө хамтын уулзалтууд ингээд эхлэх гэж байна. Тэгээ эндээс бид нар Хятадаас өчигдөр орой бас манай үйлдвэрээс надад гоё мессежүүд ирлээ. Тэгээ энэ одоо технологиг COP дээр яг нэг үгүй ихэд манай бас BIB компани өөрийн дураараа дур мэдэж санхүүжуулж одоо бид нар ямар нэгэн байдлаар Хятадаас тусламж аваагүйгээр өөрсдөө дур мэдэж энэ дээр шийдвэр гаргаж орсон учраас бас манай компаниг ч гэсэн манай түншүүд маань маш их сайшааж байна. Тэгээд бодит яг үр дүнгээ одоо ингээд харууллаа. Энэ бол одоо та бүхний одоо BIB компани одоо гавьяа шүү гэдэгтэй маш гоё талархлын мессежүүд ирлээ. За ингээд Улаанбаатар хоттой хэдүүлээ BIPV-гээр одоо томоохон нэгдсэн үндэсний байгууллагын одоо буцалтгүй тусламжаар төсөл хэрэгжүүлэх одоо анхан шатны үүд хаалга нь өчигдөр орой тавигдсан байна. За өнөөдөр өглөөний болсон явдлаас гэх юм бол ерөнхий сайд маань Монголын ногоон санхүүжилтийн корпорац гэж одоо 2017 оноос хойш Магваны болд ах маань тий одоо ингэж өдийгөөс төдий хүртэл одоо гар бие оролцож одоо өөрөө санаачилж одоо GCF одоо дэлхийн уур амьсгалын ногоон сангаас одоо өөрөө санхүүжилт босгоод бас оюун сайд маань тий одоо байгаль орчны аялал жуулчлалын сайд байсан. Оюун сайд маань ч гэсэн одоо энэ ажилд ингээд анхнаас нь өдийгөөс төдий хүртэл ингэж босголж ирсэн ажил өнөөдөр өглөө ерөнхий сайд цан зохиж нээлээ. За энэ ямар ажил вэ гэхээр Монголын ногоон санхүүжилтийн корпорац бол өөрөө яг ногоон одоо энэ A зэрэглэлийн стандартуудыг санхүүжуулж одоо Монгол улсад за одоогийн байдлаар бол дүн өөрчлөгдсөн байж магадгүй би апдейт аваагүй байна. Нэг 50 сая долларын одоо санхүүжилтийг манай Монгол Улсын засгийн газрын баталгаатай одоо сан дээр ингээд төвлөрүүллээ. Тэгээ энэ төвлөрж байгаа мөнгө бол одоо ялцчгүй одоо ногоон төслүүд рүү бүтэн одоо санхүүжилт энэ 3 чиглэлээр үйл ажиллагаанд одоо зээл нь гарах юм билээ. За тийм нь болохоор сэргийлт гэрчим хүчээр шийдсэн амны орон сууц, сэргийлт гэрчим хүчээр одоо шийдсэн дулаан алдагдaltaгүй одоо дулаалгын материал одоо тий барилга байгууламж, 3 дахь нь болохоор яг сэргийлт гэрчим хүчээр шийдсэн аж үйлдвэрлэл одоо бизнесийн үйл ажиллагаа гэсэн энэ 3 чиглэлд одоо зээл маань гарна. Тэгэхээр энэ чиглэл дээр болохоор одоо бидний сая өнөөдрийн одоо 18-ны өдөр танилцуулсан, 20-ны өдөр танилцуулсан бүхэл төслүүд маань багтаж байгаа гэдгээрээ одоо бидний бол одоо энэ COP-д орсны одоо тий хамгийн одоо утга учир одоо харагдаж байна л да. Тэгэл яг тэгэхээр энэ хуу хурал маань бас зөвхөн одоо юу гэдэг хэдэн дөрөвний санхүүжилт өгөх юм ч гэдэг юм уу эсвэл тэр одоо өгснөөр нь одоо энэ хуу COP-ын хурдлыг одоо үнэлнэ гэдэг үнэлэмжээс гадна үеийн секторууд бас маш том боломжууд гардаг, маш том хилцлүүд хийгддэг гэдгээр бол одоо ер нь бол алдартай байдаг. Тийм учраас бас та бүхний ажилд бас цаашдаа одоо ийм боломжууд бий болж байгаа нөр гайхамшигтай зүйл л дээ. Тэгэхээр яг энэ хүү бүтээн байгуулалтанд та бүхэн бас өөрсдөө компаниар оролцоод за тэр нь ингээд ийм боломжуудтай болсон та бүхэнд бас баяр хүргэе. Тэгээд цаашдах нь бас үйл ажиллагаанд нь амжилт хүсье. Илүү их одоо улс орныхоо ч юм уу одоо яг энэ бүтээн байгуулалтанд илүү их хувь нэмэр оруулаарай хэмээн хүсье. За баярлалаа. Маш Тэнгэр телевиз маань анхнаасаа биднийг өдийгөөс төдий хүртэл Тэнгэр телевиз маань дэмжиж ирсэн ундаа захирал болон одоо хамт олонд баярлж байгаа. Яагаад гэхээр нодлон бас яг үдээд 9 сард
Mind Pro гэдэг экспо дээр бид нар бас сэргийлт эрчим хүчний хамгийн анхны шоурумыг танилцуулж ирсэн. Тэгээд танай телевизийн шууд дамжуултыг бас эрчим хүчээр ивент итгэж байлаа. Тэгэхээр энэ одоо анхны бас ингэж шав тавилтсан танай телевизийн хамт олонд одоо насан туршдаа баярлж амьдарч байгаа шүү. За маш баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр COP17 үргэлжлэн та бүхэнд хүрж байна.